За яг энэ тухайн өмгөөллийн тухай хуулийн 8-6-гийн 3 бол өөрөө нэлээд олон жил яг асуудал дагуулж байгаа заалт. Яагаад гэвэл энэний цаана яг хуульчдын би ч гэсэн өөрөө өмгөөлөгч хийж исэн. Тэгээ яг хуульчдын хувьд бол энэ өөрөө яг өмгөөллөөр үйл ажиллагаа явуулъя гэж байгаа хуульчдын хувьд бол байнгын одоо хүндрэл учруулдаг, шалгалтанд орох боломжгүй байдлыг үүсгэдэг ийм заалт байгаа. Тэгэхээр хууль тогтоох байгууллагын хувьд бол улсын их хурлын хувьд өөрөө хуулиа засах боломж нь бий. Энийг 22 оны яг энэ үндсэн хуулийн цэцгийн хуралдаан дээр ч гэсэн мөнх оргил гишүүний зүгээс итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс их хурл өөрөө засах боломжтой маа гэдгийг бол яг дурдж хэлсэн байдаг. Энэ утгаараа их хурл өөрөө одоо гишүүдийн зүгээс санаачлаад энэ хуулийн заалтыг хүчингү болгох энэ боломж нь бол байгаа. Ингэснээрээ хэрв одоо яг маргааны гол зүйл болж байгаа энэ заалт маань хүчингү болчих юм бол үндсэн хуулийн цэц дээрх маргаан үргэлжлэхгүйгээр зогсох боломжтой гэсэн үг. Үндсэн хуулийн их хуралдаанаар үндсэн хуулийн цэцийн их судлалын хуралдаанаар хэрэг үүсгэсэн шалтгаан бол 22 нь ер нь бол яг өмнө нь шийдвэрлсэн асуудлаар цэцтэр маргаан дахиж үүсгдэггүй. Боловч яг энэ тохиолдол дээр одоо дахиж үүсгэсэн байгаа. Буюу энэ нь өөрөө энэ заалт маань үндсэн хуулийн зөрчигдсөн байх бас магадлал өндөр байна гэдэг энэ асуудал яригдсан байгаа. Тийм учраас заавал одоо цэцээс хүчингү болгуулах гэхээс илүүтэйгээр улсын хурл өөрөө буруу байгаа заалтуудаа өөртөө засаа явуул яга болдгүй юм бэ гэдэг энэ хувьбараар энэ хуулийн төслийг өргөн бариа явж байгаамаа.